Hey yo, what's up guys? Зоригтбаатарын Чингүн байна. Энэ бол Dance with Чингүн. Alright guys. Тэгэхээр би энэ контент дээр би танарт юу өргөх гээд байгаа вэ гэхээр ямар ч тач ихтэнд мэдгүй нэгэнд өөрийгөө танилцуулчих. Би бол 21 настай гудамжны бүжигчэнд бас л мөн л адил Монголын маш олон залуучуудтай адилхан мөрөөдлөөрөө жигүүрлээд мөрөөдлөө дагаад төрсөн нутгаа хүсэлгүй орхисон нэгэн. Тэгээ жаргалаа өгд орхисон гэж бити бодороо. Тэгээд өөрийнхөө мөрөөдлөө би биелүүлэхийн тулд эхлээд би Солонгос улсыг зориод ирсэн байгаа. Тэгээ би танарт яг одоо Солонгосын Сөүл хотоо шууд мэдчихэж байна. Эё хүү. Окей, за тэгэхээр энэ контентн дээр би яг танарт юу хүргэх вэ гэхээр дуу дуртай, хөгжим дуртай, бүжгэн дуртай. За ямар тач anyway зүрхний диското бүх залуучууд жоох наашаа төхөөдөр одоос эхлээл бүгдээрээ хамтдаа бүжгэлнэ, хамтдаа vibrant. 90 цагийг хамтдаа өнгөрөн. Тэгэхээр би энэ контент дээр танарт юу хүргэх вэ гэхээр би энэ контент дээр миний энэ 10-аас 15 минутын бичсэн контент дээр би танарт хамгийн чухал зүйл нь би танарт өөрийнхөө нэг дэглэлт, нэг бүжиг, нэг ертөнцөө хуваалцах болно. Тиймээ би та нарын тэр авийнхаа бүх газар орчин бүгдийг танилцуулна, Солонгосын соёлыг танарт харуулна, залуучууд нь яаж хувцалтгийг харуулна. Гэх мэтлээ өнөөдөр би ингээд өөрийнхөө Монгол хязгаараа байсан байгаамаа. За тэгээ цаашлаач бас би танарт баг цагийн контентын хажуугаараа би танарт Солонгос хэлийг баг цаг зааж болно. Тэгэд айгүй олон зүйл хийж болно. Надтай хамт байгаарай guys. Тэгэд энэ цагаас эхлээд Dance with Чингүнтэй хамт let's have fun. Fly to the sky, 발바닥 보지 말고 drop our sadness and keep calm. We're looking out good. 맛있게 마시고 let it 취했어. I'm feeling good now. sense of we're 놀고 있어. Oh, sing with me, we shouldn't worry about less. 옆집 누나도 나 사랑한대. Just have fun, 걱정하지 마. 행복한 날 위해 뭐 해줄까? 주에서 집을 못 찾아내. Okay guys, бүгдээрээ одоо Солонгосын ер нь айгүй алдарт энд хэрүү аялах гэж ирж байгаа бол заавал их ёстой газруудын газар ирсэн байна. Энэ газрыг болохоор Hyundai гэдэг Hyundai station дээр байрладаг Hyundai гэдэг газар. Яг энэ Хуник гэдэг university-нд оршдог болохоор энэ газар бас айгүй их оюутан залуучдаар дүүрэн. Гэтэ тэрнээсээ илүү бүр энд хамгийн чухал зүйл нь за миний хувьд Чингүн миний хувьд энд юу гэдэг би энд болохоор Friday night бүр шоудах гэж амар хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хамгийн best газар гэж боддог. Эндхийн night club. Тэгээ эндхийн залуучуудын хувцлал. Тэгээ эндхийн ер нь бол амар чөлөөтэй байж болчихсон. Та амар хинээс юунаас санаа зовхгүй маш чөлөөтэй байна гэсэн. Чиний одоо тэр аваар ингээд хүмүүс ингээд перформанс хийгээл зогсчихэд гадаа шууд стрит перформанс хийгээл ийшээ тэгээл стрит хувцснуу зарагдаад тийшээ маш олон амттан хоолны газрууд гээл маш олон зүйл энд байдаг. Зүгээр амар чийлрэхэд маш төгс газар гэж хэлэхэд болно. Тэгэхээр зургаалж ирэхлээр Alright guys, тэгэхээр бүгдээрээ бүжиглэхээс өмнө хоол идээд аваа, оройны хоол идээд аваа. Одоо энд Солонгос улсад 17 цаг 57 минут болж байна. Тэгэхээр би одоо оройны хоолоо идээд тэгээ бүгдээрээ шууд бүжиглээгөө шууд орж чадна гэсэн үг. Тэгээд хоол идэх гэснээс таарт бас одоо нэг одоо яг хайгаал явж байна л да. Хаашаа орохоо сайн мэдэхгүй л энэ аваар явж байгаад гайвуу газар олох юм бол бүгдээрээ хамт ороод тэгээ бидэнд бас ямар хоол хийж байгаа та бүгд чинь харуулна заяа. Тэгээ та нар бас тэр хоолныхаа мэдээллийг аваад хийж байгаа бүхнээ харж байгаа бүхнээ та нарт харуулаад яваад бай. Тэгэхэд энэ контентын учир начир нь олон гэж бодож байна би. Оо, тэнд Lamborghini өнгөрчлээ андаа. Okay yo guys. Хоол идэх гээд хүрээд ирсэн байна. Тэгээд хаана ирснээ олвол хар зарж байгаа шууд сонгоод энэ дэрлээ. Тэгээ энийг Hyundai Dogguchi гэдэг ийм газар байна. Айгүй хөөрхөн нэг тийм эртний Солонгосын маягаар баригдсан. Dogbogi болон үдэн зардаг. Тэгээ бид одоо яг энэ амар Солонгостой амар алдартай хоолнуудтай энэ яг стрит фудтэй амар номер нэгт ордог. Яг Солонгосын өөрсдөө жихнэ амар хийдэг хоол. Энэ dogbogi авцсан байна, бас үдэн авцсан байна. Тэгээд заавартаач идэх юм бол авцсан байна. Айгуу жоохон ч харагдаж байгаа ч гэсэн яг үндэ бол идэхэд бол маш их болгоцдог яг Солонгос болоод өөрсдөө тийм байдаг амар шимтэлж хэлэхтэй. Монголчууд яг даваа юм ахлаа байл мах гээл яригдээ. Наа. Энд ирээд удсан хүмүүс бол энийг мэдчихэж байгаа. Ийм их хоолнуудад бол амар дуртай болно. За dogbogi ер нь солонгосчууд им стрит газруудаас ер нь хоолнуудыг авахтай бол дандаа савхмахтай өгдөг. Савх гинэ. Шүүлээ. Чигшлүүр. Тэ. Ийм чигшлүүр шиг ийм хатгуур шиг юмтай өгдөг дандаа. Энтэй идэхдээ арай амар. Хамгийн гол нь шүл мүлийг нь хувцсан дээр асахгүй зах хэрэгтэй. Дараа нь угаагаад арилна гэж хэлдэг баг гоё шинж одоо.
Тэ халуун байгаатай. Амар халуун байгаатай. Таа ингээд Солонгос бас ерхий хүсдгийн зарим хүмүүсийн шалтгаан бас догбуг янз бүрийн тийм үдээ идэх амар хүсдэг. Нөгөө кино драма дээр амар гардаг штэ. Тэг яг бодоод ирэл яг эдэнгүүд амар халуун байгаатай. Зүгээр нэг юм гурин шиг юм байдаг. Заахандаа бол хинж таахгүй угаасаа. Амар халуун байгаатай тэгээд тэг явандаа идээд ирэнгүүт айгаа унттай. Оо. Сайн яс амар халуун байлаа. За тэгээд догбуг одоо юугаар хийх юм бэ? Бас тэрнийг амар судалж харж үзээгүй л дээ. Тэгээ хүмүүс ерөнхийдөө машин инженер бол будааны боо гэж хэлчихдэг юм байлээ. Ус баг тийм дээ. Догбуг гэсэн нэртэй л бол дандаа будааны ямарваа нэгэн орцоор хийгдсэн л аа. Будааны боо гэж ингээд нугцсан. Айгүй юм зөөлхөн. Тэгээд айгүй болон бус тоол нартайгаа амар гой хоршдог. Амт нь өөр амар тийм соуслий гэдэг болохоор. Наа нэг идэх. Боттойгоо. Тэгээ бас нэг догбугээс гадна болохоор амар идэвхтэй нэг зүйл нь юу гэхээр энэ үдэн байгаа. Үдэн. Яг эдгээр хоолнууд маань бас стрит фуд болохоор ерөн солонгос стрит фудууд одоо энэ гайгүй хямдхан байдаг. Боломжийн хүн бол иччихмээр. Тэгээ энэ үдэн болохоор заамс зүтчихэд байна. Оо. Машта. Орой атсан жоохон чили аваад хатамшил болсон ч тайм гоё. Тэр нь явтан дундаар явраа нэг ажил төрөлтөө ч юм уу эсвэл үс мөсж байгаад бол эдгээр стрит фудууд бол амьдч орно шүү. Гуамтандаага найзуудтайгаа эсвэл найз охин ч юм уу найз залуутай ч юм байж болно шүү. Таадвар стрит фуд гэж мэдэх юм бол ер нь хин санаа зовх байгуу романтик ч гэж болно тэр. Солонгосын бас нэг давуу тал нь. Хүн хинээс юунаас санаа зовхгүй солонгос. Бүгд өөрсдөө хөргийх юм гэсэн. Хийг бүсж байгаа зүйлээ шууд хийдэг хаан ч амаагүй. Бас нэг ерөөсөө тоодгүй, нэгэндээ садаа отгүй. Солонгос, Японч гэдэг мөрөмөд тийм хүмүүс. Тэр нь айгүй гоё. Хүн айгүй гоё тийм чөлөөтэй байхад ямар ч тийм зогсоох зүйл байхгүй. Бүр гарцуу гадаа гарч ирээд буу барай пам гэдээ авахгүй бол бүгд чөлөөтэй байж болно. Окей, за одоо ингээд хоол идэх дууссан болохоор одоо бүгдээрээ бүжиглэх газраа эхлээд хаана бүжиглэхээ бас олно. Тэгээд тэгж явах замдаа би бас таанаас амар гоё зүйлийн шүнийг одоо ингээ орой болсон байна. Тэгэхээр энэ хундын гудамжийн залуучдын гудамжийн яг энэ night life-ийг бас баг цаг харуулъя танад. Оройныхон дүрс мөрсүүдээс энэ амар зөндөө байгаа орой болохоор угаасаа гоё идэв. Би байнга орой ирдэг гэсэн. Тэгээд бүжиглэх газар олцоод тэгээд энэ ч бичлэгээр уулзъя бичлэгээр. Alright guys. За одоо бүгдээ ямар нэгэн хөвгчлөлтэй юм хийхэд би яг төлөвлөсөн яг энд ирсэн байна. Тэгээ юу хийж байгаа гэхлээр цаан ийм одоо энэ чинь дарч идэх юм байна би. Тэгээ дарч идээд оноод яг энд байгаа бамбууршуудыг авна. Тэгээ хамгийн гоё зүйл нь яг энэ тоглож байгаа зүйл нь юу гэхээр би мөнгө өгөөд онохгүй байсан гэсэн нэг л удаа онох юм бол надад бэлтгэхтэй гэсэн үг. Тэгэхээр энэ жоохон тайвшруулж байгаа маягтай. Тэгэхээр юу авах вэ гэхээр би энийг авна. Нэг удаа оноход энийг авна. Тэгээ цаашлаад ахад 3-5 оноод авах юм бол илгээр билгүүдээс нь томруулаад аваад байна. Come on ганц хидээд юм аавна гэхээр чинь орлоод өсөхгүй гэж яах вэ? За ямар ч тач хидээд үзнэ. Сандарч мандраадах юм байхгүй зөвөр чөлөөтэй хүснээ гэж. Honda Street дээр их юм бол ийм дарч шидэг юм тоглоом байд юм байна. Маах ирэхээр тоглоорой за. Нэг онох юм бол ядаж биелэлтэй зүгээр санаа зовлцохгүй. Хойти. Йоо. Шоттэй. Гараа хатаж байна. Йоо, яг тийм. Окей. Яа гайс. Хоёр атсан зөөрөө. Snoopy-тэй боллоо. Би чилгээр яах вэ? Найз охиндоо гэлөө. Хамсаамда. Орон нараа юм. Өнгөрөөс авсан. Мөнгөрөөс авсан. Монголоос ирсэн гэж. Камера. Амжилттай. Камера. Ал겠습니다.
Okay guys, залуучны хундаа гудамж дээр ирснэх бүгдээр бас дэлгүүрээр сонирхоод үзье. Тэр бүгдээр яг энэ дэлгүүр надад амар гоё анхаардаг татлаа. Анх нь маникюрээс ахуулаад ямар ч ороо бүгдээ үзгөө. Go. Okay guys, энэ дэлгүүрийнх нь яг энэ уур амьсгал хувцсууд надад амар таалагдсан. Тэгээд ер нь бүгдээр ай шопинг хийж зүгээр явчихсан. Ямар ч зүйл өмсөд үзье. Та бүхэн фэшн шоу жоохон баг дээр төлөвлөснаа. Back when I was feeling unforgiving, I know I pissed you off to see me winning. See the hit glue in my mouth and I be grinning. Yeah. 100 bands in my pocket, it's on me. 100 deep when I roll like the army. Get more bottles, these bottles are lonely. It's a moment when I show up, God, I'm saying wow. 100 bands in my pocket, it's on me. Yeah, your grandma will probably know me. Get more bottles, these bottles are lonely. It's a moment when I show up, God, I'm saying wow. цаг 11 болчихно. Юу нилээ өрөө болсон биз дээ. Ямар уртаа цаг хугацаа өнгөрцөн бэ? За тэгэл ингээл байдал ингээл цаг хугацаагаа алцсны ингээл ич хитний энэ хундэ гэдэг гудамж нь байгаад байгаа юм да. Залуучдын гудамж хийх зүйл маш хөгжилтэй. Амар чөлөөтэй хүмүүсийн дайвар дээр та нар энэ дайвар яг фэшн виктж байгаа юм шиг мэдрэмж аавн дээрээс нь хоол унд гээд тэгэхээр би сая бүжийнхаа хаан бүжлэхээ хайх хэрэгтэй байж байгаад ингээд одоо ингээ оройцчлоо. За тэгтээ зүгээрээ. Hey guys. Цаг их оройсон байна. Тэгээд гэртээ ирсэн байна. Өнөөдөр бас л хөвгөлтэй өдөр өнгөрлөө. Тэгээд маргааш нарны эртэд гараад бүжийнхаа бичлэгийг хийрүүлсэн. Тэгээд энэ бичлэгийн дараа шууд бүжийн бичлэгийг авах гэж бодорой. За тэгээд enjoy guys. Өнөөдөр маш сайхан өдөр өнгөрлөө. Яг л бүгдээрнгийнх нь амьдралын үлц өдөр чи. Сайхан амарч цагаараа. Good night. Peace. Чисэнда танрыг бүгдийг оо бидний бурхан өглөө сэр мөрхөн шараа таяг дархан ухагаар заавал им хот онэгта чиний яра инэд тэнц дөрөг чин хэрэгтэй чамдэгэр эцгэрч им хот өтгөртэ чиний санирхаа сонсох хөвжим хэрэгтэй гараад гага хувцас содох мэн Gata doro шиг байна бурхан мэн Гараад гага хувцас содох мэн Гата дoro шиг байна бурхан мэн